За ийхүү эрчим хүч хэлбэлцэлтэй тодорхойгүй хугацаагаар үргэлжилж байгаа ойрын өдрүүдэд айл өрхүүдийн цахилгаан хэрэгсэл эвдэрч иргэд эд хөрөнгөөр хохирох тохиолдол түгээмэл гарсаар байна. Иймээс ч засварын төвүүд болон дуудлагын засварчдад хандах иргэдийн захиалга эрс нэмэгджээ. Иймээс иргэд цахилгаан тасарсан үед цахилгаан эд хэрэгслээ салгах, тог ирсний дараа хүчтэй хэвийн болсон үед буюу 20-30 минутын дараа залхахыг мэргэжлийнхэн зөвлөлөө. Байнгын нөгөө тогонд залгаатай байдаг цахилгаан бараанууд бол нөгөө тог унтарч асах үед гэмтэж байгаа. Энэ бол зурагт ингээд тижээдэн гэмтэлтэй болсон. Тэгээ хөрөгч хөлдөөгчнүүд нөгөө байнгын бас тогон залгаатай байдаг. Тэд нар бол бас айлуудын дуудлагаар очихдор мотор нэх гэмтсэн, палаад гэмтсэн тийм дуудлагнууд их ирж байгаа. Тэгээд өдөрт эндээ засвараа хийж байгаа болох төр дуудлагаар бараг явуулчихдаг. Дуудлагаар явах төр чинь өдөрт нэг юм уу хоёр айлдахч бол бараг өдөр болчихдог. Өдөр олрол явж гин угаалгын машин ухаал явж гин гин тог ирэл баггүй болчихдаг гэл. Би зөвхөн бүлээд өгдөг. Тэгээ одоо сүүлийн үеийн нөгөө цахилгаан бараанууд нөгөө тогны ирэлтийг айгүй чаддаг болтой. Тэгээд их дуудаа их л Хоёр зөрж байгаа. Хоёр одоо батлагцаар өнөөдөр жишээ бид нар өглөө 8 цагт хоёроо тавьсан байгаа. Өнөөдөр энэ хоёрын дагуу л юм. Хэрвээ наан одоо жишээ 4 дээр ингээд 100 залгачвал тэр хоёр тос өөрчлөлт орж магадгүй тэгвэл бид нар урьдчилаад бас нөгөө таслагчээс хэрэглэгчдийг бас боллоо гэсэн зарт үг байна. За өөрөө асуудал үүсээд бүр нэмж таслах тийм бол хоёртой ерөөсөө тухайн үед л нөгөө хязгаарлалтын хоёртой өөрчлөлт оруулаад хэрэглэгчдэд шуурхаа зараад өгч байгаа. Цахилгаан хэлбэлцлээс үүдэн эд хөрөнгөд хохирол учирсан бол иргэн эвдэрсэн тоног төхөөрөмжөд мэргэжлийн дүгнэлт гаргуулах, засвар үйлчилгээ сэлбэг хэрэгслийн зардлын баримт бүрдүүлэх, за эдгээрийг хавсарган цахилгаан түгээх байгууллагт албан шаардлага хүргүүлэх шаардлагатай юм. За хэрв цахилгаан түгээх байгууллага шаардлагад хариу өгөхгүй, за эсвэл хохирлыг нөхөн төлөхөөс татгалзсан тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь иргэнд нээлттэй байдаг.